Elon Musk өөрийн эзэнт бүрэн багт компаниудаа нэгтгэх сонирхолтой байна. S&P 500 индекс түүхэндээ анх удаа 7000 нэгжийн босгыг давлаа. Холбооны нөөцийн сан бодлогын хүүг 3.5-аас 375% түвшинд хэвээрүүлдэв. iPhone 17 загварын нэрэлт хятадын зах зээлд бүх цаг үеийн дээд амжилт тогтоолоо. Өглөөний мэндийг хүргэн зөвштэй Тэнгэр телевизийн ажлын их хөтөлбөрийн баасан гарагийн дугаар эхэлж байна. Алт 5500, мөнгө 120. За харин S&P 500 индекс анх удаа 7000 нэгжийг давж түүхэн дээд хэмжээнүүдэд дахин шинжилээд байна. Энэ талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг ажлын их хөтөлбөрийн анхаарах хөдөлгөөн хэсгээр бид илүү дэлгэрэнгүй ярих болно. Хөтөлбөрийн эхний хэсэгт бид шуурхай мэдээг хүргэж байна. За дэлхийн хамгийн чинэлэг эрхэм болох Elon Musk өөрийн эзэмшлийн SpaceX, XAI, Tesla гэсэн 3 компани нэгтгэж магадгүй гэдэг мэдээллийг бол их сурвалжууд өгөөд байна. За хэдхэн цагийн өмнөөс хэд их сурвалжуудын өгсөн мэдээллийн дагуу за эдгээр 3 компаниг бол энэ жилдээ багтаан хил нэгтгэх талаар яригдж байгаа гэдэг мэдээллийг бол хамгийн эхлээд Reuters агентлаг мэдээлсэн байна. За үүний дараачаар за SpaceX-ийн IPO энэ жил яригдж байгаа. За SpaceX-ийн IPO-ийн хувьд бол 6 дугаар сард бол яригдж байгаа. За харин IPO-с өмнө SpaceX болон хэмнэл оюун хөгжүүлэгч XAI компаниудыг нэгтгэж магадгүй гэдэг мэдээлэл цацагдаад. За энэ нь яг юутай холбоотой вэ гэхээр за дэлхийн хамгийн чинэлэг эрхэм болох Elon Musk-ийн хувьд өөрийнхөө за ангарагт очиж байрлах за сансрын дэд бүтцүүдийг бүтээн байгуулах ажлууд дээрээ за Tesla болон за XAI компани технологиудыг ашиглах өндөр магадлалтай. Яагаад вэ гэхээр SpaceX компани эрчим хүчний асуудлуудыг Tesla-гийн сэргээгдэх эрчим хүчний одоо дэд бүтцүүд шийдэх боломжтой. За эдгээрээс гадна XAI компани хэмнэл оюуны технологиг бас дараагийн тооцоолох системүүдэд ашиглах боломжтой учраас за энэ мэт цогц маш том компанийг нэгтгэх ийм үйл ажиллагаа одоо дөнгөж эхэлж байна гэдэг мэдээллүүдийг бол нэрээ нууцлсан их сурвалжууд бол өгөөд байна. Яг одоогийн байдлаар аль компаниуд албан ёсны мэдээллийг хийгээгүй байгаа учраас энэ хилцэл за хаашаа жиргэж магадгүй. Яг энэ мэдээлэл цацагдсны дараачаар Tesla компани нэг хувьцаанаас 4.5% өсөөд байна. Зарим 6 дугаар сард IPO гаргах төлөвлөгөөтэй байгаа SpaceX компани 1.5 их $80 үнэлгээтэйгээр нийтдээ 50 их тэрбум долларыг бол зах зээл дээрээс босгож магадгүй гэдэг төлөвлөгөөтэй байгаа. За энэ нь бүх цаг үеийн түүхэнд бол хамгийн өндөр дүнтэй IPO болж бол тэмдэглэгдэх учиртай байгаа. Тэгэхээр дараагийн хэсэг рүүгээ шилжицгээе. Тэгэхээр дараа анхаарах хөдөлгөөний эхнийхээ хэсэгт бид ер нь зах зээл хэрхэн цаашаа хөдлөх вэ гэдэг талаар илүү дэлгэрэнгүй ярилцуулна. Яагаад вэ гэхээр за хөрөнгийн зах зээлийн голлох бүтээгдэхүүнүүд бүх цаг үеийн дээд хаяшаа эвдээд байна. Маш сонирхолтой тохиолдлуудтай бид нар учирч байна. S&P 500 индекс анх удаа 7000 босгыг давлаа. За энэ нь мэдээж яг хөрөнгө оруулагчдын сэтгэл зүйн хамгийн том босгууд нэг байсан. За эдгээрээс гадна бас алт болон мөнгөний талаар бид нар илүү дэлгэрэнгүй ярилцаад за энийг нэгтгэхэд ерөн зах зээл цаашаа хэрхэн яаж явах боломжтой вэ гэдэг прогнозын талаар ярилцъя л да. За S&P 500-аас гадна газрын тосны яаш баг зэргийн өсөлтийг бас сүүлийн өдрүүдэд үзүүллээ тий. Тэгэхээр газрын тос ер нь сүүлийн өдрүүдэд яагаад өсөх вэ? За маш товчхон хэлэх юм бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп за Ираны эсрэг цэргийн цохилдох боломжийг хилцэж байгаатай холбоотойгоор газрын тосны үн дэлхийн зах зээл дээр 2 гаруй хувиар өссөн байгаа. За бүр тодруулах юм бол Brent төрлийн тос буюу Европ, Африк бол ойрхон орондоос ирж байгаа газрын тосны үнийг одоо энэ төрлийн тосыг 2.4% үнэ нь өсөж за нэг дорх нь $706 хүрсэн нь өнгөрсөн оны 9-р сараас хойш хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. За мөн WTI төрлийн тос буюу хойд бол Өмнөд Америкийн газрын тосны үнийг тогтоодог энэхүү тосны хувьд бол мөн адил өсөлт үзүүлж нэг дорх нь $63 Америк давсан ийм үзүүлэлт байгаа. За ингэж үнэ өсөх болсон шалтгаан юу вэ гэвэл мэдээж Дональд Трампын шийдвэртэй одоо шууд холбоотой. Тодорхойлбол ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг цэргийн цохилдох боломжтойг сануулж за ойрхон оронд руу одоо тэнгисийн цэргийн флотоо илгээсэн зах зээлийг бол цочроос нь бол мэдээж бид энэ талаар өмнөх ашиглалын төлбөрүүдтэй мэдээлж байсан. За мөн шинээр гарсан мэдээлэл дурдсанаар бол ерөнхийлөгч Трамп өөрийн Truth Social платформ дээрээ за Ираныг цөмийн зэвсгийн хөтөлбөрөөр зогсоож хилцээрээ ширээнд яаралтай суухыг анхааруулсан. За мөн тэрээр дараагийн дайралд хамаагүй хүчтэй байх болно гэсэн баг зэрэг сүрдүүлийн шинжтэй мэдээллийг бол өгсөн байна. За үүнтэй холбоотойгоор хэрв одоо мөргөлдөө эхлэх юм бол дэлхийн нийт газрын тосны тээвэрлэлтийн 25 орчмын дамжин өнгөрдөг Хормузын хоолой хаагдах эрсдэл үүсээд байгаа.
байгаа буюу за арай улс нь өдөрт 3.2 сая баррел тос олборладаг ОПЕC-ийн томоохон тоглогч учраас одоо энэ хэмжээний одоо эзлэлүүд үүсэх магадaltaй байгаа. За зөвхөн геополитикийн шалтгаанаас гадна Америкийн нэгдсэн улсын дотоодын түүхийн тосны нөөц өнгөрсөн одоо 7 хоногт 2.3 сая баррелаар буурсан бас үн өсгөх тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. За тэгээ одоогоор гарсан байгаа шинжээчдийн дүгнэлт юу байгаа вэ гэхээр Иранд зохиол төх эрсдэл нь газрын тосны үн дээр геополитикийн нэмэгдэл болж за үнийг 3-аас 4 доллараар одоо хөөсрүүлж байна. За тэгээд хурцтмал байдал үргэлжлэх юм бол Brent тос ойролцоогоор ойрын 3 сартаа $72 хүрэх магадaltaй гэж байгаа. За мөн хэдийгээр 2026 онд газрын тосны нийлүүлэлт гарна гэсэн таамагтай байсан боловч за улс төрийн тогтворгүй байдал нь одоо үн бууруулах хандлагыг бол ингээд үн эсрэг ингээд дарах магадaltaй байна гэж шинжээчд одоогоор үзэж байгаа. Яг S&P 500 за алт тос бүх цаг үеийн дээд ханшаа эвдэгтэй зэрэгцээд бас газрын тосны ханшинд ийхүү бас нэлээдгүй өсөлт ажиглагдаж эхэллээ шүү дээ. За эдгээрээс гадна лав гарагт Федийн энэ жилийн анхны шийдвэр танилцуулагдсан байгаа. За Жером Паул ер нь юу ярьж байна? Тэгэхээр Монголын цагаар бол 29-ны шөнө 3 цагт гарсан мэдээлэл. Тэгэхээр яг өнөөгийн одоо энэ бодлогын хүүгийн шийдвэрийг 3.5-аас 375-д бол хадгална гэдэг шийдвэр дээр бол үндсэндээ 100% саналтаагаар бол тогтлоо гэж бол гол одоо спич дээр бол танилцуулсан. Тэгэхээр цаашдаа бол Америкийн нэгдсэн улс энэ 2026 онд бол ойролцоогоор 1-2 удаагийн одоо бодлогын хүүгийн бууралтыг бол хүлээж байгаа. За гисэн хэдий ч энэнд бол яарахгүй байна гэдэг бол удаа дараа бол мэдэгдэж байгаа. Тэгэхээр Төв банкнаас бол үндсэн гол барьж байгаа зорилго нь юм гэхээр дата мэдээллүүд дээр тулгуурлан энэ хүү бодлогын хүүгийн шийдвэрийг бол гаргана. Засгийн газар ерөнхийдөө хамаагүй гэдгийг бол дахин хэлж байна. Тэгэхээр цаашдаа ч гэсэн одоо миний дараагийн сонгогдох одоо яг энэ одоо юуны Төв банкны ерөнхийлөгч нар бол улс төрөөс одоо ангид байх ёстой гэдгийг бол бас нэлээд анхаарууллаа. Тэгэхээр нөхцөл байдал бол яг ямархуу байгаа нь бол харагдаж байна. За магадгүй зарим шинжээчид бол энэ удаагийн одоо юг одоо хэвлэлийн баг хурлыг бол Жером Паулын хамгийн сүүлийнх ч гэдэг юм уу иймэрхүү бас хандлагууд харагдчихлаа л да. Тэгэхээр эх 3 дугаар сард бол одоо яг ямар хүн байх нь бол одоохоор мэдэгдэхгүй байна. Гэхдээ Жером Паулын хугацаа бол дуусах бол хараахан болоогүй байгаа. Энэ 5 дугаар сард дуусна. Тийм учраас бол бид нар түрүүж дүгнэхэд бол ихтэй байна. За үндсэндээ энэхүү одоо 3.5 дээр хадгалсан 3.5-аас 375 дээр хадгалсан нөхцөл нь яг одоо S&P 500-ын 7000 буюу psychology level гэж ярьдаг сэтгэл зүйн одоо бүстэй бол яг таарлаа. Тийм учраас бол ер нь бол бас зах зээл унах хандлага бол байх боломжтой гэдгийг бол шинжээчд хэлж ирсэн. За энэний дагуу ч гэсэн бас 4 дахь болон 5 дахь өдрийн бас хөдөлгөөнүүд бас нэгэн уналттай байх шиг байна. Тэгэхээр яг хөө зүгээр цаашдаа яг энэ нөхцлөөрөө явах юм бол мэдээж мөнгөний тэлэх бодлого руу шилжих буюу бодлогын хүүг бууруулах нь ойлгомжтой. За гол нь тэрийг яаж инфляц болохгүй байх вэ гэдгийг үндсэн гол асуудал яригдж байгаа. Тийм учраас хөрөнгө оруулалтын зах зээл дээр бол харьцангуй бас өсөлтүүд явж байгааг бид нар бол харж байна. Удаа дараа бас all time high гэдэг буюу бүх цаг үеийн хамгийн дээд ханшийг бол бараа бүтээгдэхүүнүүд шинжилэн тогтоосоор байна. Тэгэхээр 2026 оны нөхцөл ч гэсэн яг энэ бол бас үргэлжлэх хандлага байна гэж бол ерөнхий бас хүмүүс бол хөрөнгө оруулагчид болон арилжаачид бол харж байгаа шиг байна. За үүнээс гадна алтны ханшин дээр юу болж байгааг харъя л да. Тэ алт бас түүхэндээ анх удаа $5,500 гэдэг $5 босхийг давлаа. Ер нь бол хаасайг бол алтны рекорд за тэдэс тэдийн оронд л яваад байна гэдэг мэдээлэлүүд сүүлийн үед маш их гарч шүү дээ. За 9 дэх өдрөө үргэлжилсэн ногоон буюу тэ өсөлттэйгээр алтны ханш хаягдлаа. За энэ нь бол цар тахлаас хойш хамгийн өндөр өсөлтийг бас сүүлийн өдрүүдэд үзүүлээд байна. За яг геополитикийн хурцтмал байдал бол холбооны нөөцийн сангийн хараат бус байдал санаа зовних болсон. За валютын үн цэнийг бууруулж за хөрөнгө оруулагчид илүү үнэт металл руу одоо хөрөнгө оруулалт хийх ингэж боломжууд одоо нээгдэж байна гэдгийг бол анхааруулсаар байгаа. За эдгээрээс гадна бид нар бол хөтөлбөр болгон дээр ярьсаар байгаа мөнгөний ханш $120 бас анх удаа давж байна. Тэгэхээр маш олон голлох бүтээгдэхүүнүүд бүх цаг үеийн дээд ханшаа нэгэн зэрэг давж байна гэдэг нь ер нь юуг илэрхийлэх вэ? Шинжээчид бас хөрөнгөний зах зээл цаашид яана гэж дамжуулж байна. Тэгэхээр ер нь бол яг энэ commodity салбар ч юм уу одоо бидний мэдж байгаагаар алт одоо мөнгөтэй үнэт металлууд бол илүү хадгаламжийн хэрэгсэл байдаг. За нөгөө талдаа бол яг энэ equity market гэж хэлээд байгаа хувьцаа бондны зах зээл бол ерөнхийдөө хүмүүс яг
эдийн засагтай холбоотойгоор тийш хөрөнгө оруулдаг гэсэн үг. Тэгэхээр яг энэ нөхцлүүд бол ер нь бол урд нь түүхэнд яадаг байсан гэхээр зөрдөг хандлагатай байсан. Тэгэхээр одоогийн байдлаар бол энэ хоёр нөхцөл хоёулаа дээшээ өндөр өсөлттэй яваад байгааг хүмүүс юу гэж харж байгаа гэхээр нэгдүгээрт бол зах зээл дээр бол айдас байна. За хоёрдугаарт бол ийм хэмжээний мөнгөний нийлүүлэгцээр байна гэдгийг бол баталж хэлж байна гэсэн үг. За энэхүү одоо хөрөнгө мөнгө хаанаас гарч ирж байгаа вэ гэдэг асуулт бол хамгийн чухал. За одоо money flow гэж хэлдэг хөрөнгөний зах зээл дээр мөнгөний урсгал хаанаас орж ирээд байгаа гэдэг. Тэгэхээр ер нь шинжээчд ингэж л тооцочлаа энэ. Нэг жил хүртэлх хугацаатай бондын зах зээл буюу мөнгөний зах зээл money market гэж байдаг. Энэхүү зах зээл дээр бол Америк нэгдсэн улсын бүтээгдэхүүнүүд бол одоо дэлхийд дээр бол жин дарах буюу маш их хэмжээний одоо хувийг нь эзэлдэг гэж ойлгож болно. Тэгэхээр гадны одоо сангууд ч юм уу те одоо магадгүй Европын, Австралийн, за Азийн бус зах зээлүүдээс бол яг энэхүү Америк нэгдсэн улсын богино хугацаат бондын зах зээл дээр бол бас их хөрөнгө оруулалтууд явж идэг. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалтуудаас бас салаад байна уу да гэдэг үндсэн гол санааг бол дэвшүүлж байна. За түүнээс гадна одоо ритейлерүүд буюу жижиглэнгийн арилжаачдаа асар их одоо бас худалдаа авалтуудыг хийж гинэ гэдэг нь бол бас дата мэдээллүүдээр батлагдж байгаа. Тэгэхээр ямар ч гэсэн одоогийн байгаа нөхцөлийг бол бид юу гэж харах юм гэхээр тэрхий өндөр хурдтай өсөлт явж байна. За энгийн одоо эдийн засгийн энгийн байдаг үеэс ч илүү хурдан яваад байгаа гэсэн үг. Тийм учраас бид нар бол цаашдаа яг одоо төв банкны одоо бодлого яаж явах юм? Төв банк хэрвээ хүүг буруулаад байх юм бол яг нөгөө нийлүүлэх мөнгөний хэмжээ бол нэмэгдээд байх болно. Тийм учраас тэр чинээгээр бол хөрөнгөний зах зээл дээр бас өсөлтүүд байх боломжтой гэж үзэж байна. За эсвэргээрээ одоо зогсоох ч юм уу те эсвэл бол бүр дээш нь өсгөх ийм нөхцөлд бол эргээд бол эдгээр зах зээлүүд дээр бол уналт орох боломжтой болоо гэж бодож байна. За ийхүү яг хөрөнгөний зах зээл дээр бас нэлээдгүй тодорхой бус байдал хөрөнгө оруулагчдыг бол чилээж байна те. Ер нь бол хөрөнгөний зах зээл хаашаа гаж эргэж магадгүй байна. Маш их айдас нэмэгдэж байна. Тэгэхээр энэ нөхцөл байдалтай давхцуулаад бас 1-р сарын яг төгсгөл үед бол 2000 өмнөх жилийнхнээс санхүүгийн тайлангууд танилцуулагддаг байгаа. Жилийн эцсийн тайлангууд те 4-р улирлын тайлангууд. За маш олон компаниудын жилийн эцсийн тайлангууд танилцуулагдсан байгаа. За технологи, автомашин, за тээврийн салбар, за мөн Аз ТV-ийн бас томоохон компаниудын санхүүгийн тайлан танилцуулагдсан. За эдгээрээс багцлаад та бүхэнд үргэлж за эхлээ автомашинаас эхэлцгээе. За автомашин дээрээс хамгийн сонирхолтой зүйл нь болохоор Toyota мотор 6 дахь жилдээ анх 6 дахь жил дараалан дэлхийн хамгийн том автомашин үйлдвэрлэгч болж өөрсдийнхөө байр суурийг хадгалж үлдлээ. За сүүлийн жилүүдэд бүгд найрамдахад ард улсын автомашины салбар, за цахилгаан автомашины салбарын өсөлтүүд нэлээдгүй яригдж байгаа боловч Toyota моторын өсөлт бол ерөөсөө цаарах шинжгүй байна. За нийтдээ бол 11.2 сая автомашиныг бол үйлдвэрлэж өмнөх жилийн мөн үеэс 5.7% бол нэмэгдсэн байна. За эдгээрээс гадна Volkswagen группыг бол бид нар онцлох хэрэгтэй. Volkswagen-ийн хувьд бол 0.5% буурч за 9 сая автомашиныг борлуулсан байдалтайгаар бол 9-р байранд бичигдэж байгаа. За мөн Америк нэгдсэн улсад Toyota Lexus брендийн автомашины борлуулалт 8%-аар за үйлдвэрлэл нь бараг 10%-аар өссөн байна. За энэ нь бас сүүлийн 1-2 жилийн туршид бас цахилгаан машины борлуулалт бас буураад хайбрид автомашины борлуулалт бас нэмэгдэж байгаатай холбоотой. За өөр автомашины салбарт бол Nissan моторынх бол өмнөх оны мөн үеэс 4.4% багасч 3.2 сая автомашиныг бол үйлдвэрлэсэн байна. За Honda моторын хувьд бол дэлхийн жилийн борлуулалт 7.5% буурч 3.5 сая автомашиныг бол үйлдвэрлэсэн байна. За энэ дээрээс Honda дээр хамгийн анхааруулжтай зүйл нь болохоор хятадын зах зээл дээрх борлуулалтын хувьд бол 24% оруулсан байна. За яг автомашины салбарынхны томоохон уламжлалт тоглогч нарын хувьд бол хятадын зах зээлдээ байр суурийг хадгална гэдэг бол нэлээдгүй хэцүү болж эхэлсээр байгааг бид нар эдэн тоо үзүүлэлтээс харж болохоор байна. За Toyota-гийн хувьд бас нэг анхаарах ёстой зүйл нь болохоор ердөө 200 мянга хүрэхгүй цахилгаан автомашиныг борлуулсан байна. За үүний ердөө 4000 орчмоноос Японы зах зээлдээ борлуулсан буюу за Японы зах зээл дээр бас цахилгаан автомашины борлуулалтаас бусад орнуудтай харьцуулбал харьцангуй бага байгаа нь харагдаж байна. За үүнээс гадна төгсгөлд нь Tesla-тай холбоотой тайлангийн хамгийн чухал мэдээлэл хүргэе. За Tesla-гийн хувьд Model S загвараа Model S болон Model X загварынхаа үйлдвэрлэлийг зогсоож байгаа гэдгийг аль биесээр Elon Musk мэдгдсэн байна. За энэ нь яг ямар очиртай вэ гэхээр Model X болон Model S-ийн product line буюу үйлдвэрлэлийн шугамыг Optimus роботод ашиглаж эхэлнэ гэдэг мэдээлэл бол аль биесээр цацсан байна л да. Тэгэхээр Tesla компанийн хувьд бол Optimus робот бол зайлшгүй орох хамгийн том зах зээлийн нэг байгаа даа шүү дээ. За энэтэй холбоотой. За эдгээрээс гадна 2025 онд бас ихээхэн хэмжээний сэргээгдэх эрчим хүчний батарейнуудыг бас XAI компани борлуулсан гэдэг тайлангууд харагдаж байна л да. За дараагийн онцолж байгаа тайлангууд бол Солонгосын технологийн компаниуд байгаа тийм.
буюу өмнөд Улсын хагас дамжуулагч үйлдвэрлэгч SK Hynix компани түүхэндээ анх удаа жилийн ашигаараа одоо энэ салбарын авраг болох Samsung Electronics-ыг гүйцэж түүхэн амжилт тогтоосон ийм амжилт үзүүлсэн байна. За бүр тодруулах юм бол за үйл ажиллагааны ашиг бол 2025 оны хувьд SK Hynix 47.2 их 80 вон. За харин Samsung-ийн хувьд 43.6 их 80 вон. За борлуулалтын орлого нь SK-ийн хувьд бол 97.1 их 80 вон. За харин Samsung-ийн хувьд 333.6 их 80 вон. За ашигын маржин нь SK-ийн хувьд 49 бол Samsung-ийн хувьд 13% гарсан байна. За энэ үзүүлэлтээс харах юм бол хэдийгээр Samsung-ийн одоо нийт борлуулалтын орлого нь SK Hynix-аас одоо 3 хийх байгаа юм шиг харагдаж байгаа боловч цэвэр ашигын хэмжээгээр бол SK Hynix илүү гарсан нь за энэ компанийн одоо AI чипний зах зээл дээрх одоо өндөр ашиг зах зээлд одоо өндөр ашигтай ажиллаж байгааг харуулсан юм явдал боллоо. За ерөөсөө энэ амжилтын гол нууц нь юу байсан бэ гэхээр за high bandwidth memory chip буюу HBM chip одоо ерөөсөө гол нууц нь байсан. Учир нь SK Hynix нь Nvidia-гийн HBM chip-ний гол нийлүүлэгч бол хэвээрээ байгаа. За мөн 2026 онд гарах HBM 4 chip-ний захиалгын за 3.2-ыг нь SK Hynix хэдийн аваад байгаа бөгөөд за энэ нь тэдний одоо эх жилүүдэд ч гэсэн одоо энэ амжилт нь үргэлжилнэ гэдэг бол гэдгийн баталгаа болж байна. За цаашид бас яах вэ гэхээр SK Hynix компани Америкийн нэгдсэн улсад 10 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж хиймэл оюуны шийдлийн одоо тусдаа компани байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. За тэгээд сүүлийн 6 сарын дотор ихтэл SK Hynix-ийн хувьцааны ханшин одоо энэ хүү AI өсөлтийг дахин 220% өссөн одоо ийм үзүүлэлт гараад байгаа. Тэгэхээр одоо зөвхөн одоо ашигтай гараа зогсохгүй бас цаашдаа илүү өсөлт үзүүлэх юм хандлагатай байна. Тэглэгээ ах маш сонирхолтой нэгэн тайлан танилцуулагдлаа. Тэгээ бүгд найрамдах Солонгос улсын хамгийн өндөр орлоготой компани байр суурь ингэж солигдож байгаа шиг байна. За үргэлжлүүлээд Норвегийн баялагын санг бидэн удаад онцолж байна. Норвегийн баялагын сангийн санхүүгийн тайлан ямар хөө танилцуулагдав? Тэгэхээр 2025 оны хувьд бол Норвегийн баялагын сан одоо тун ашигтай буюу ойролцоогоор 15 орчим хувийн ашигтай ажилласан гэдэг одоо мэдээллүүд гарч ирсэн. За Норвегийн баялагын сангийн талаар эхлээд бүгд мэдээлэл авцгаая. Төрийн өмчөд хамгийн том сан гэдгээр алдартай. За мөн equity market буюу хувьцааны зах зээл дээр, бондын зах зээл дээр оролцдог гэдгээр бол одоо маш ийм алдартай сан байж байгаа. Тэгэхээр яг одоогийнх нь одоо эргэлдэж байгаа мөнгө буюу AUM гэж хэлдэг. Энэ нь бол 2.2 тэрлион $. Тэнцэх хэмжээний буюу асар том ийм одоо сан байна гэж ойлгож байна. Тэгэхээр тус сангийн одоо үндсэн гол зорилго нь юу юм гэхээр ирээдүйд одоо яг улсынхаа олсон орлогоо хадгалаад тэрийг цаашаага хөрөнгө оруулалт хийж түүнээсээ ашиг орлого нэмэгдэж байгаа одоо ийм одоо сан учраас дэлхийд даяар бол одоо Норвегийн баялагын санг бол маш одоо сайн одоо менежменттэй гэж бол хэлдэг. Тэгэхээр энэхүү санг бол хэн удирддаг гэхээр Норвегийн төв банкны одоо яг салбар нэгжүүд бол удирддаг юм байлээ. Тийм учраас бол яг улс орнууд өөрсдийн одоо энэ хүү сангаа бүрдүүлээд одоо ийм хэмжээний ашигтай ажиллах нь бол тун цөөхөн байдаг. За Австралийн сан бол тэтгэврийн сан болно мэдээж одоо сангийн араас бол орох боломжтой. За ингээд харах юм бол энэ хүү сангийн үндсэн гол бүтээгдэхүүнүүд нь хаана явж байгаа юм гэхэд нийтдээ 71% нь болохоор дан ганц equity market дээр байдаг. За үүнээс гадна 26% нь болохоор одоо тогтмол орлоготой буюу fixed income гэж хэлдэг. Тогтмол орлоготой бүтээгдэхүүнүүд за үндсэндээ бол бонд гэсэн үг. За үүнээс гадна бол үйл хөдлөлийн хөрөнгө салбарт бол маш бага хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг. За мөн сэргээгдэх хүчин хүчний салбарыг бол одоо хөрөнгө оруулалт хийж явдаг гэсэн ийм мэдээлэлүүд байгаа. Тэгэхээр Норвегийн баялагын сан бол одоо дэлхийд дээр бол жишг болсон ийм сан байдаг. Магадгүй энэ одоо сангийн менежментийг бол ашиглах нь их зүйтэй юм а гэж бол үздэг байна. За үргэлжлүүлээд хэд хэдэн томоохон технологийн компани 2025 оны санхүүгийн тайлан танилцуулагдсан байгаа. За эдгээрээс хамгийн бас харамсалтай санхүүгийн тайлан танилцуулсан нь Microsoft байлаа. Хөрөнгө оруулагчдын хүлээлтэнд хүрсэнгүй Microsoft компани хэмэл оюунтай холбоотой зарцуулалтаас олж нэг хувьцааных нь анш 10% унаж хаагдлаа. За нийтдээ $350 гаруй тэрбум зах зээлийн үнэлгээг бол нэг өдрийн дотор алдлаа. За энэ нь бол 2020 оны 3 дугаар сар буюу яг цар тахлын үеэс хойш сүүлийн бараг 5 жилийн хувьд тохиож байгаа нэг өдрийн дотор алдсан хамгийн өндөр бол уналт болж таарлаа л да. За тус компанийн хувьд бол $37.5 тэрбум үндсэн хөрөнгө оруулалтын зардлыг байгааг бол танилцууллаа. За энэ нь бол шинжээчдийн таамаглаж байсан $36.2 тэрбум бол давсан үзүүлэлт. За хэдийгээр за тус компани үүлэн технологийн салбар нас нэлээдгүй өндөр өсөлт буюу 38%-ийг бол танилцуулсан ч гэсэн бас хөрөнгө оруулагч нарт энэ нь бас төдийлөн
таалагдсангүй өмнөх хөлрлөөс бас бага зэргийн уналтыг үзүүлсэн байна. За эдгээрээс гадна Meta компанитай холбоотой зүйлсийн хувьд бол Meta бол өөрсдийнхөө санхүүгийн тайлбарыг танилцуулсны дараа за арилжааны дараах цагаар нэг жуцааных нь хамгийн дээдэлтэй 10% өссөн байгаа. За тус компанийн хувьд бол орлого нь 5989 тэрбум доллар болж өссөн байна. За шинжээчдийн таамаглаж байсан 58.5 тэрбум долларыг бол давсан. За харин нэг хувьцаанд ногдох ашиг нь бол 8.8 доллар болсон байна. За шинжээчд бол энийг бол 8.2 доллар болох болов гэж таамаглаж байсан. За эдгээрээс гадна Meta-тай холбоотой бас нэг онцлог зүйл нь болохоор тус компани VR хөгжүүлэлттэй холбоотой лаборатори нь бас дахин алдагдaltaй ажилласан байна. Ер нь бол VR-ийн борлуулалт болон ажилчдынхаа бас тоог цомготгож байгаа хөрөнгө оруулалтаа багасгаж байгаа гэдэг мэдээлэл бол өгсөн ба. За эдгээрээс гадна Apple. За Apple-ийн хувьд бол бид нар бол сүүлийн жилүүдэд бол бүгд найрамдахтад ард улс нь борлуулалт нь буурсаар байгаа гэдэг мэдээллийг бол өгж байгаа шүү дээ тий. Гисэн хэдий ч Apple бүгд найрамдах хятад ард улсад хамгийн өндөр борлуулалтаа хийж чадсан гэдэг санхүүгийн тайлбарыг танилцуулсан. iPhone-ы борлуулалт нийтдээ 16% өссөн байна. За энэ бол Apple-ийн хувьд бол маш сайн мэдээ. Яагаад вэ гэхээр сүүлийн саруудад бол химэл оюунтай холбоотой маш их шүүмжлүүдийг дагуулж байгаа шүү дээ. За эдгээрээс гадна нийт орлого нь 143.7 тэрбум доллар болсон байна. За зөвхөн iPhone-ы орлого 85 тэрбум доллар болсон байна. За үйлчилгээний орлого нь бол 30 тэрбум долларыг анх удаа давлаа. За нийт ашигын маржны хувьд бол 48 доллар 48.2% болж нэмэгдсэн байна. За тус компанийн хувьд бол мэдээж өөрсдийнхөө борлуулалтыг нэмэгдүүлэхээс гадна за iPhone-оос гаднаас бусад борлуулалт болох те гэрийн төхөөрөмжүүд, зүүдэд төхөөрөмжүүд, за Mac-ийн борлуулалтаас хүлээлтэнд хүрсэнгүй гэхдээ энэ бол хөрөнгө оруулагч нарыг Apple-д бол итгэхэд бол хангалттай үзүүлэлт байлаа. За эдгээрээс гадна Apple-ийн гүйцэтгэх захирал Tim Cook-ийн хувьд 2.5 тэрбум ширхэг идэвхтэй iPhone болон Mac одоо яг дэлхийн нийт дээр ашиглагдж байгаа гэдэг ийм сонирхолтой тоо мэдээлэл өглөө. За өнгөрсөн жилийн хувьд бол 2.2 хавцаа байсан санагдаж байна. За Apple-ийн хувьд бол ийм сайн тоо мэдээллийг танилцууллаа. Тэгэхээр дараагийн мэдээллийг та бүхэнд хүргэе үзэгчтэй. Дараагийн хэсэг бол онцлог зочны хэсэг байгаа. Тэгээ энэ удаагийн зочин бол маш сонирхолтой нэгэн зочин байгаа. Тун удахгүй өвлийн олимп зохион байгуулагдаж байгаа. За Тэнгэр телевизийн зүгээс өвлийн олимпийг та бүхэнд шууд дамжуулан хүргэнэ. Харин энэ удаад бид Монголын баг тамирчдын өвлийн олимпийн гоёл ёслолын хувцсыг бэлтгэсэн гоёл кашмирын бүтээл хөгжлийн хилцээний дарга хатагтай мөнх баясгалантай ярилцсан байгаа. Энэ ярилцлагыг одоо үзүүлье. Самцхан үзэгчтэй би яг одоо гоёл кашмирын үйлдвэрийн дэргэдэх нэрийн дэлгүүрт хүрэлцэн ирээд байна. Учир юу вэ гэвэл Милан Кортино 2026 өвлийн олимпийн наадамд манай Монголыг төлөөлж оролцох Монголын баг тамирчдын хувцас хэрэглээ хийсэн гоёл кашмирын хамт олонтой ярилцахаар хүрэлцэн ирээд байгаа. Тэгэхээр өнөөдрийн минь төргий. За өдрийн минь төргий урьж оролцуулж байгаад баярлалаа. Тэгэхээр хамгийн түрүүнд мэдмээр байгаа зүйл нь ер нь сонгон шалгаруулалт хэрхэн явагдав? Яаж одоо энэ хувцас хэрэглээг урлах одоо эрхийг олж авсан бэ? Энэ талаар хоёлаа ярилцъя. Сонгон шалгаруулалт өнгөрсөн жилийн 6 сард Монголын үндэсний олимпийн орооны албан ёсны Facebook хуудасаар нээлттэй шалгаруулалт зарласан байсан. Тэрэн дээр би тэгэхэд хугацаанаас өмнө материалаа бүрдүүлж өгөөд компани танилцуулга, хүчин чадал, түүх юу гэдэг те тэр юмнуудаа бүрдүүлээд өгсөн чинь нэг 3-7 хоног орчмын дараа наадмын дараахан эргэж холбогдоод ингээд 2 дугаар шатанд тэнцсэн байна. Тэгээ 2 дугаар шатанд яг олимпийн наадамд ямархуу концепттай ямархуу хувцас хийхээр төлөвлөж байгаагаа эхний байдлаар скиз болоход явуулаад өгөөч гэсэн өгөөч ч яг хаа тийм нөгөө нэг шалгуур байсан. Тэрийг нь 7 сарда багтаж явуулаад тэгээ сүүлийн шатанд шалгарсан 2 компаниас манайх сонгогдоод ирэх авсан байгаа. Тэгээ ерөөхдөө өнгөрсөн 10 сараас хойш бид хэд заастаа яг хийх нь тодорхой болчлоо гэж судалгаа хөгжүүлэлтийн ажил руу ороод тэгээд тасралтгүй ер нь явсаар байгаа л 1 сард тассан. За тэгэхээр үргэлжлүүлээд хоёулаа хувцас загвараа яг яаж гаргасан, энэ дизайныг хэрхэн бий болгосон, юунаас одоо сэтэл авсан талаараа ярьж эхлэе. За манай компани яг нөгөө нэг үндсэн ажлын даалгаврынхаа хүрээнд
Олимпийн наадамд тамирчдынхаа одоо өмсөх нээлтийн болон хаалтын ёслолд өмсөх ёслолын хувцас буюу дээл, Олимпийн хотгонд өмсөх чөлөөт ноолуран хослолууд 2 төрлийн загвар, за тэгээ малгай оруулалт, биелийн амьсны сэтгэл ноолуран загварууд гаргасан байгаа. За дээлийн хувьд гэх юм бол нөгөө нэг Монгол дээлчин түүхийн хувьд айгүй олон удаа хувьсаж өөрчлөгдөжсэн шүү дээ. Одоо хүн нөгөөс ахвалаад их Монгол улс, за дараа нь манжин даралт орсны дараа ингээд өөр болоод эхэлсэн. Тэр дундаас яг бидгээд нөгөө нэг түүхэд хамгийн хүчрхэг байсан буюу 13-аас 15 дугаар зууны үед монголчуудын эдэлж хэрэгжилжсэн дээл хувцсны соёлыг гаргаж ирэхийг зарсан. Тэгээд тэр маань болохоор одоо яг нөгөө нэг бидний хүннүү зах гэж түгээмэл яриад байдаг мөөрөлтөн захтай дээл байгаа. Тэрэн дээр ялангуяа одоо яг эрэгтэй эмэгтэй дээлний хувьд хоёулаа нөгөө монголчууд морь унд одоо дэлхийн талыг эзэлсэн гэдэг шүү дээ. Тэнгүүт нөгөө хөдөлгөөн цаадгүй юм хажуудаа юм дээлнүүд ер нь юм оноотой байсан. Тэнгүүт одоо дотор харах юм бол эмэгтэйдэр нь ч тэр эрэгтэйдэр нь ч тэр юм оноо оруулж өгсөн. Ирэхэд бид хэд яг нөгөө нэг юуны тул бас сүлжмэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ноолуур үйлдвэрлэгч компанилаа малгай оруулалт бол заавал яг ноолуураараа байх хэрэгтэй маань гэж харсан байгаа. Тэгээд дээрэс нь энэ малгайны энэ уртлын энэ хурны ус шиг харагдаж байгаа ч гэсэндээ энэ бол яг ноолуурын юм тустай юм ус шиг харагддаг сүлжээсэдэг. Тэгэхээр энэ малгайны энэ хэсэг энэ оролцоотойгоо ерөөхдөө ингэж ансамбл болоод явж байгаа гэсэн. Дээл хувцас маань тэр чигтээ 13-аас 15 дугаар зууны үед хамаарагдаж байгаа гэсэн шүү дээ. Тэнгүүт одоо манай монголчуудын түгээмэл мэддэг нөгөө нэг сампин зангилаатай шоггор оройтой малгай, лоо узан малгай гэж байдаг шүү дээ. Тэр малгайг тавьчих юм бол яг нөгөө цаг үеийн хувьд энэ үндсэн одоо хувцастайгаа зохимжгүй зохицолгоогүй болох гэдсэн. Нөгөө нэг 13-аас 15 дугаар зууны үед манай хатад маань өндөр богтог малгай өмсдөг байсан. Хаад маань нөгөө нэг юм дайчин малгай өмсдөг байсан те. Тэнгүүт тэрийг за тэр хэв шинжээг авч болно гэдэг юм ардаа юм шилэвчтэй. Энэ маань өөрөөсөө нөгөө нэг дайн тулаанд явж хахад одоо шилэн хүзүүг нь сумнаас хамгаалах бас тустай юм зориулттай гэх мэтчлэн. Тэнгуут орой хэсэг дээр болохоор бид хэд нэг жоохон одоо твист маягийн юм оруулж гисэн. Тэр нь болохоор яг тал нутагдах одоогийн хүмүүсийн мэдж байгаа хамгийн анхны нүүдэлч буюу ski food яг ийм хэлбэртэй малгай өмсдөг байсан. Тэнгуут ерөөхдөө яг зүгээр судалгаа хийгээ явж хахад тэр хэлбэр нэлээд сонирхолтой харагдсан байхгүй. Тэгээ ерөөхдөө яг ингээд сошиалар харж байхад манай нөгөө малгайн дээр бас нэлээд хүмүүс комент хийсэн байсан. Тэр нь ч ер нь аль зөв бидхэд анхнаасаа яг нөгөө нэг энэ ер нь яагаад юм бэ? Яагаад ийм хэлбэр байгаа юм гэдэг тийм асуултыг бас хүмүүс ингээд өөр өөрөөсөө биенээсээ асууж тэр одоо яриаг өрнүүлээсэ гэсэн дээр нь л жоохон нэг тийм онцгой шийдэл харуулж гисэн байгаа. За тэгэхээр үндэсний дээлийн хувьд ийм байсан бол яг одоо миний өмссөн байгаа энэ цамцны одоо деталийг хийхэд хэрэгцээ байсан. Энэ цамцан дээр ингэж хээ гаргахын тулд энэ дээр одоо 2 өнгийн утас явж байгаад тэнгуут яг энэ 2 өнгийг гаргахын тулд одоо энэ цамц маань бүхэлдээ энэ 2 өнгөө давхарлаж авч явдаг байхгүй. Тэнгуут бид хэд нэмж өнгө оруулж болохгүй зөвхөн энэ 2 өнгө ашиглаад ингээд дүрслэлээ маш тод гаргах ёстой нэг тийм даалгавар одоо юу гэмдэ шаардлага тулгарсан. Тэнгуут дээрэс нь одоо энэ зураг нь яг сүлжээсэн дээр нөгөө нэг пикселээр зурагддаг. Тэрийг зурхтаа яг нөгөө нэг одоо морин жишээ нь ингээд яг морь шиг харагдуулах хэцүү гахаалчих гээд байдаг, ясмилий олчих гээд байдаг хон мэн те Монгол гэрээг Монгол гэр шиг харагдуулах хад яах вэ их үгээд энэ цамцыг ерөөхдөө бараг 3-4 удаа дахиж хийсэн. Хийх болгондоо нөгөө нэг одоо эрэгтэй эмэгтэй альч хүссэн хүн өмсөхөд одоо боломжтой хэлбэр суултыг тааруулсан. Дээрээс нь энэ зураг маань яг ингээд боддороо яаж харагдаж байна. Одоо зургийг нь хийх болгондоо өөрчлөөл те. Тэгэж ер нь бол дахин хийж үзсний үндсэн дээр энэ загвар маань гарсан байгаа. Тэгээд энэ нөгөө нэг барууны одоо апхиски гэдэг нөгөө нэг уулын носон цамцнууд барууныхыг хүмсдэг штэ ийм өндөр хоолойтой. Тэрнээс ирэхэд санаа аваад тэрийг гэхдээ яаж айгу Монгол их мэд шигдэх үү гэж бодож байгаад ер нь угаасаа л уултай цамцнууд зөндөө эдэмчдэр нь Монгол гэр Монгол ахуйгаа тавьчихлаа гэх. Тэгээд ер нь бол зураад гаргасан байгаа. Тэгэхээр яг одоо сошиал медиа орчинд ялангуяа олон улсад манай Монголын баг тамирчдын тэр дундаа одоо нээлтэн дээр өмсөх дээлний загвар айгүй одоо гол сэдэв болж яригдчихээн, маш олон хэвлэлүүдээр яригдчихээн. Энэ талаар та хэд юу гэж хүлээж авч байна? Ийм хүлээлт байсан уу? Тодорхой хэмжээний хүлээлт бол байсан. Яагаад гэвэл өнгөрсөн зуны олимпиар, Парис олимпиар манай Мишель Амасанко маш гайхалтай хувцсыг бүтээгээд тэр нь яг дэлхийд ихнэ олонний анхаарлыг татсан шүү дээ. Тэгэхээр тэрний дараа яг нэг угаасаа хүмүүс тодорхой хэмжээний хүлээлт үүссэн байсан ойлгомжтой. Тэрний араас орж байгаа учраас бас нэлээд за ямар ч гэсэн хүмүүсийн анхаарлыг татна. Гэхдээ хүмүүсийн хүлээлтэд хүрэх үү, эсвэрх үү гэдэг нь бол яг зонхоо бидраас хамаарах байсан. Одоо Мишель Амасанкогийн загвар нэлээд анхаарал татсан шүү дээ. Гэхдээ яг нэг өөрсөд дээрээ буулгаж одоо хүлээж авахаар шал өөр л байдаг юм. Тэгээ одоо хүртэл яг нэг ингэж их анхаарал татаад олон улсууд ингэж одоо сенсац болж байгаад л итгэхгүй л байгаа.
Тэгэхээр ерөнхий одоо дааван материал ч юм уу эсвэл бусад материалаар хувцас хийхэд ноолуураар хийхээс арай хялбар байдаг байх гэж би хувьдаа бодож байна. Тэгэхээр ноолуураар яг ийм хэмжээний ийм их детальтай хувцас хийхэд ер нь хэр хэцүү байсан бэ? Ямар сорилт бэрхшээл тулгарсан бэ? Мэдээж ер нь л маш сорилттой. Яг тэгэхээр ноолуур ч маш үнэтэй түүхийд, үнэтэй материалтай. Бид хэд одоо 1 кг-ын 550 мянга 600 мянгаар авч ин тий. Тэнгүү чинь одоо нэг ийм цамцанд чинь л тэгэхэд 300 400 г ноолуур орчин яг грамаар хэмжигддэг. Айгүй үнэтэй түүхийд тахгүй. Тэнгүүд бид хэд чинь анхны скизээ гаргаа за энийг хийя гэд одоо эхний нөгөө нэг юугаа макета өөр материалаар хийж үзээ. За болж гэн болохгүй ан гэдэг айгүй олон тестэлж үзээд тэгээд ерөөхдөө яг ноолуур энэ дээлээ гаргаж ирсэн. Төвд хийтэй торгонууд маань энэ алтлаг юм имжээрүүд маань ялцчихгүй нэлээд ам оруулж ирсэн байгаа. Тэгээ энэ дээр бид хэд яг бас нөгөө төрийн даалбаны 3 өнгөө нэлээд шигтэх гэж үзсэн. Тэгээ нэгэнт ноолуур ярьсных бас энэ үйл явдал манай ноос ноолуурын салбарын хувьд айгүй чухал үйл явдал болж байгаа гэж харж байна. Яа тэгэхээр нөгөө нэг Монгол улс чинь дэлхийд ноолуурын түүхийд нийлүүлэгч улс гэдгээрээ ер нь алдартай дэлхийн хамгийн л үнэтэй тансаг брэндүүд Монголоос ноолуураа авдаг шүү гэдгээрээ бүр ингээ бахархалтай наргагүй зарлаж ярьдаг байхгүй юу. Тэнгүүт одоо нөгөө нэг зөвхөн түүхийд Монгол гэдэг бол зөвхөн түүхийд нийлүүлэгч орон биш ээ. Эцсийн бэлэн бүтээгдэхүүн, үнцэн шингэсэн ийм гоё загварлаг чанартай бүтээгдэхүүн ч гэсэндээ гаргах боломжтой чадaltaй улс шүү гэдгээрээ ер нь л дэлхийд танигдж байгаагаараа бас айгүй том давуу тал одоо ач холбогдолтой зүйл нь тэр юм болоо гэж харж байна. Тэгэхээр ярилцлагаа төгсгөлд асуухад ер нь манай Монгол улс сүүлийн үед спортын томоохон ийм наадам олимпиадад өөрсдийн өмсөж байгаа хувцас хэрэглэлээрээ маш их ач холбогдол өгөх болсон. Энэ ер нь аль хэдтэй яг хэр чухал зүйл юм бэ? Ялангуяа одоо яг одоо хувцас дизайны салбарын одоо та бүхэнд одоо хэр чухал зүйл үйл явдал вэ? Мэдээж маш чухал байлгүй яхаа маш гайхалтай боломж нэг батгаараа. Тэгээд манай үндэсний олимпийн хороо манаас энэ тал дээр маш нөгөө нэг анхаарч үзээд яг манай үндэсний онцлогийг харуулсан одоо хувцас загвар байлгамаар байна. Тэгээд танах ингээд нөгөө нэг анхны скиц дээрээ дээл үндэсний хувцас зурсан учраас ер нь л сонгосон гэдэг одоо мэдээлэл өгсөн. Олимпийн хороо бодлохоорооч тэр бидрийг дэмжиж байгаа. Бидний хувьд ч гэсэндээ яг нөгөө нэг энэ хэдий спорт гэж байгаа боловч дэлхийн тавцанд бид хэд өөрсдийнхөө одоо үндэсний ондоошил соёл заншлыг харуулах гайхалтай боломж гэж харсан. Тийм ч учраас яг нөгөө нэг бид хэд загвараа хөгжүүлэхдээ яг за дээл байх юм байна. Тэгэхдээ яг ямархуу загвартай ямархуу одоо он цаг дээр тулгуурлаж дээлээ хийх үү гэдэг дээр маш их анхаарсан. Тэгэхээр урилга хүлээн авч ярилцсан та бүхэнд маш их баярлалаа. Цаашдаа ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье. За та бүхэндээ маш их баярлалаа. Хөтөлбөр макро эдийн засгийн хэсгээр үргэлжилж байгаа үзэгчтэй юун түрүүнд та бүхэнд дахин нэгэн шуурхай мэдээг хүргэе. За Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Улаанбаатарын цагаар 5 цаг 30 минутанд мэдэгдэл хийх товтой байсан. За түүний мэдэгдлийн бас ээлжилт мэдээллүүд гарч эхэллээ. За тэрээр Америк нэгдсэн улсын холбооны нөөцийн сангийн тэргүүн болох Жером Паулыг орлох дараагийн эрхмийг Америк нэгдсэн улсын цагаар энэ 5 дахь өдрийн өглөө зарлана гэдгийг албан ёсоор мэдгдлээ. За ийхүү Жером Паулийн асуудал бас сүүлийн саруудад хөрөнгө оруулагчдын нэлээдгүй анхаарлыг татчихсан бол энэ удаад Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн амнаас бол албан ёсоор ийхүү мэдгдэл гарлаа шүү дээ. Тэгэхээр хин яригдчих ах шиг байна. Бид нар дөнгөж саяхан нэвтрүүлэг дээр яг энэ талаар ярьжсэн тийм. Жером Паулыг ер нь бол солихон тодорхой байгаа талаар. Тэгэхээр энэхүү одоо маргааш одоо Монголын цагаар бол өнөөдөр орой гэсэн үг тийм. Америкт бол баасан гаргийн өглөө. Энэхүү одоо захирагчийг бол зарлана гэдгээ бол хэллээ. За үүнд бол 4 нэр дэвшигч ерөнхийдөө бол манлайлсан байж байгаа. За тэгэхээр Федэд одоо өмнө одоо захирал хийж исэн Кен Урш
За маш залуу хүн байдаг. За Кевин Walsh бол нэлээд одоо өндөр рейтингтэйгээр орж ирсэн байна. За хоёрдугаарт бол мэдээж Кевин Хасет байгаа. Кевин Хасетийн хувьд бол өмнө нь одоо яг энэ албан тушаалд очих хамгийн ойрхон хүн гэдгээр бол тодорж исэн. За Каши гэдэг одоо яг таамаглал дэвшүүлдэг сайт байдаг шүү дээ. Тэгэхээр үүн дээр хүртэл Кевин Хасет бол маш удаан бол тэргүүлж байсан. За одоогийн Федийн нэг банкныхын захирагч Кристофер Воллер. За миний санаж байгаагаар бол Пенсильваних санагдаж байна. Кристофер Воллер бол яригдж байгаа. За BlackRock-ийн хөрөнгө оруулалтын газрын ерөнхий захирал Рик Ридер нар ерөнхийдөө яригдж байна гэсэн үг. Энэ дөрв бол дөрвөлээ Дональд Трамптай холбоотой Дональд Трампын хүмүүс гэж ойлгож болно. Тийм учраас өмнө нь яригдчихсэн Кевин Хасетийг бол энэ удаад Кевин Walsh бол ерөнхийдөө давж гарсан байна буюу одоо дараагийн яг энэ холбооны нөөцийн сангийн тэргүүнээр бол сонгогдох магадлал хамгийн өндөр байгаа талаар дөнгөж саяхан бас Каши сайтнаас бол одоо харлаа. Тэгэхээр энэ одоо predict хийдэг буюу таамаглал дэвшүүлдэг вебсайтн дээр олон хүмүүс бол одоо тус эрхмийг бол одоо шинэ дараагийн холбооны нөөцийн сангийн тэргүүн болно гэж бол үзэж байгаа шүү байна. Тэгэхээр энэ нөхцөл одоо биелэхээр ямар нөхцөл рүү Америк нэгдсэн улсын эдийн засаг шилжих гэхээр мэдээж нөгөө бодлогын хүүг эрчимтэй бууруулах гэдэг үндсэн гол зорилго руугаа явна. Үүний цаана бол маш том одоо инфляцийн өсөлт бол хүлээж байгаа гэдгийг одоогийн байгаа энэ хүү холбооны нөөцийн сангийн одоо удирдах байгаа эрхмүүд бол анхааруулсаар байгаа. За одоо тэгэхээр нөхцөл байдал яг ямар хуу болох нь бол эх саруудад бол тодорхой болох нэ гэж харж болохоор. Тэгэхээр маш олон мэдээллүүд араараасаа хөвөрсөн өдрүүд бол болж шүү дээ. Өнөөдөр яхаа аргагүй. За бас бүх цаг үеийн дээд уучлаарай үзэгчтэй бүх цаг үеийн дээд ханшаа явьдсан бас нэгэн бүтээгдэхүүний талаар ярилцъя. За энэ бол зис байгаа тийм 1 тонн зисийн анш түүхэндээ анх удаа $14,500 давлаа. Ер нь зис яагаад өсөөд энэ улуурхайн компаниудын нэг чөвцөний сүүлийн өдрүүдэд бас нэлээдгүй өндөр өсөлтийг бас үзүүллээ тийм. Тэгэхээр ер нь бол за одоогоос нэг 18 цагийн өмнө бол бүх цагийн дээд ханшаа бол зис бол 1 тонн нь $14,500 Америк долларт бол хурж ерөнхийдөө тогтоолоо. Тэгэхээр энэ нөхцөл юуг харуулдаг байгаа юм гэхээр дэлхий дээр ерөнхийдөө хадгаламжийн хэрэгслүүдийн үнэлгээ өсөд байгаа буюу металл дээр бол төвлөрж исэн гэдгийг бол бид мэднэ. За алт мөнгө бол хадгаламжийн хэлбэрийн одоо хэрэгслийн хэлбэрээр бол бүх цаг үеийн хамгийн дээд ханшийг бол тогтоогоод байгаа. За үүнээс гадна зис мөн араас нь яваад байгаа. Тэгэхээр зис бол хадгаламжийн хэрэгсэл бол биш гэдгийг бол ойлгох хэрэгтэй. Гэхдээ зисийн хэрэглээ өөрөө өндөр байгаа учраас ийм нөхцөл үүсэж байна гэж бол одоо шинжээчид дүгнэж байна. За мөн дэлхийд дээр гарч байгаа энэ хүү зэвсэгт мөргөлдөөнүүдтэй холбоотойгоор тээвэр логистикийн асуудал доголдох магадaltaй эрсдэл байна гэж үзэж байгаа учраас ерөнхийдөө зэсийн үнэлгээг бол нэмэгдүүлж байна. За өнгөрсөн нэвтрүүлгээр бид нар 2026 оны төгсгөл гэхэд бол 15,000 руу очих боломжтой гэж банкнуудын бас судалгааг танилцуулж исэн бол энэ бодол баг нэг өдөрт баг биелж байгаа ийм нөхцөлийг бол харлаа. Тийм учраас магадгүй 2026 оны нөхцөл байдал бол зэсийн хувьд бол маш эерэг байх боломжтой байгаа. За энэ нь бол манай улсад одоо маш эерэг нөлөөтэй. Тэгэхээр манай улс бол 2026 оны иргэдийн төсвийн төсөл дээр бол зэсийн үнэлгээг бол 9,700 гаруй байсан санагдаж байна. Тийм учраас дэлхийн зах зээлийн дээрх үн бол 14,000 хүрнэ гэдэг нь даруй баг бидний төсөөлж ирснээс 30-40% өндөр үнэлгээтэй болох боломжтой байна гэсэн үг. Тийм учраас бидэрт нөгөө төсөвтөө орох мөнгөн урсгал буюу тэнцвэржүүлсэн үнээр харах юм бол бас яг одоогийн зарагдж байгаа өөрсдөө тооцсноосоо илүү хэмжээний ашиг олох боломжийг бас харж болж байна л да. Тэгэхээр тун таата мэдээлэл бол надад харагдчихээн дээ. Цаашдаа бас шинжээчид бас зэсийн анш доктортойгоор өснө гэдэг таамаглалуудыг бол дэвшүүлээд байгаа шүү дээ тий. За үргэлжлүүлээд өнөөдөр гарсан хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдийг хөтөлбөрийн төгсгөл хэсэгт та бүхэнд өргөж байна. За манай мажгаа маань Хонконгоос бас бидэнд нэгэн сонирхолтой сурвалжлагатай ирсэн байгаа тий. Тэгэлгүй яах вэ? Энэ сурвалжлага юу вэ гэхээр Blackpink хамтлагийн 7 сарын турш үргэлжилсэн deadline одоо World Tour буюу дэлхийд даяар хийсэн аялын тоглолт нь аль биесээр 1-р сарын 26-нд Хонконг тусгай хаалтын тоглолтоор дууссан байгаа. Тэгэхээр миний би яг энэхүү тоглолтыг үзэх завшаан тохиож за үүнтэй холбоотойгоор ер нь K-pop-ийн зах зээл энэхүү одоо World Tour-уудаас хэрхэн ашиг олдог. За яагаад одоо энэ тийш илүү анхаарал хандуулж сүүлийн үед одоо World Tour хийх нь одоо элбэг болж байгаа вэ гэдэг талаар мэдээлэл хүрхийн сэцүү. Одоо хамгийн сүүлд гарсан мэдээлэл буюу BTS хамтлагийн 4-р сараас эхлэх одоо аялын тоглолтын тавыг болон одоо энэ талаарх товч мэдээллийг бэлдсэн байгаа. Тэгэхээр энэхүү сурвалжлагатай яг одоо танилцъя.
Үзэгчдээ та бүхэнд ажлын эхийн хөтөлбөр Хонконгоос хүрч байна. Тэгэхээр яг одоо би та бүхэнд ямар мэдээлэл хүргэж байгаа гэхээр K-pop-ийн одоо дэлхийн одоо аялын тоглолт буюу World Tour хэр их хэмжээний ашиг орлого олдог, мөн тухайн зохион байгуулагчийн улсдаа яг ямар хэмжээний ашиг орлого болон эдийн засгийн үр өгөөж авчирдаг талаар тайлбарлаж өгөх гэж байна. Тэгэхээр сүүлийн үед K-pop-ийн зах зээл одоо тухайн хамтлагийн цомгуудыг гаргахаас гадна World Tour буюу энэ дэлхийн хэмжээний аялын тоглолт хийх ийм одоо орлого олох шинэ бүтэц рүү шилжээд байгаа. Тэгэхээр үүний нэг бол ялцчгүй Blackpink хамтлагийн яг одоо миний үзэж байгаа Deadline World Tour болж байна. За мэдээж энэ дэлхийн аялын тоглолтууд бол тухайн хамтлаг, за тэгээд тухайн хамтлагийг гаргаж ирсэн production label, entertainment-д ашиг орлого одоо оруулахаас гадна тухайн зохион байгуулж байгаа газрын бас эдийн засагт маш одоо том хэмжээний эерэг үр нөлөө одоо үзүүлдэг. За тэгэхээр ерөнхийн үндсэн нөлөөллийг бол 3 чиглэлд авч үзэж болж байна. Нэгдүгээрт мэдээж аялал жуулчлал. За яг одоо би энд Blackpink хамтлагийн тоглолтыг үзэх гээд Монголоос зорин ирсэн байгаа шиг энд дэлхийн олон орноос хайртай хамтлагийнхаа тоглолтыг үзэхээр олон фэнүүд суулсан байгаа. За тэгээд мэдээж энэ фэнүүд бол буудал захиалах нь ойлгомжтой. Тэгэхээр тоглолтын өмнөх бүр хэдэн сарын өмнөөс эхлээд стадионы ойр орчмын буудлууд 90-100% дүүрэлттэй болдгоо гэсэн сонирхолтой баримт байдаг юм байна. За мэдээж үүнтэй холбоотойгоор олон улсын болон дотоодын нислэгийн тоо нэмэгдэж, зарим тохиолдолд энэ чиглэл бас нэмэлт нислэгүүдийг авиакомпаниуд гаргадаг гэсэн одоо мэдээлэл байна. За хоёрдугаарт бол мэдээж эдгээр одоо хүрэлцэн ирсэн хүмүүс бол кафе орно, ресторан орно, за дэлгүүр орно. Тэгэхээр тухайн одоо бүс нутагт ашиг орлого оруулах нь бол мэдээж. За жишээлбэл ресторан, кафений орлого нь 20-40% нэмэгддэг юм аа. Иймэрхүү одоо том хэмжээний тоглолтын үеэр. За мэдээж merchandising буюу тоглолтын өмнөх өдрүүдэд нэгддэг pop-up store гэж байдаг. Би яг official буюу албан ёсны одоо pop-up store-оос нь энэхүү light stick буюу хамтлагийг дэмждэг энэхүү ашигыг дөнгөж сая худалдан аваад байна. Гэх мэтчлэн одоо үүнийг даасан pop-up store-оос хийгдэх худалдан авалтын тоо бол нэмэгддэг. За дараагийнх нь бол мэдээж ажлын байр болон дэд бүтэц. Ийм хэмжээний том тоглолтыг хийн гэдэг бол маш хэмжээний хүний нөөц болон за дэд бүтцийн одоо шийдлүүдийг одоо шаардж идэг. За жишээлбэл хамгаалтын ажилтнууд, зохион байгуулагчид, за тайзны ажилчид, орчуулагчид гэх мэтчлэн мянган ажлын түр одоо ажлын байрууд бол энэ тоглолтын үеэр бий болдог байна. За үүнээс гадна стадион, за арена зэрэг орчин үеийн стандартад нийцүүлэн засах шаардлагатай одоо энэхүү тоглолтын үеэр бол тулгардаг. Тэгэхээр энэ тоглолтоор шалтгаалan, ийм хэмжээний тоглолтоор шалтгаалan тухайн одоо дэд бүтцийг одоо сайжруулах эсвэл шинээр одоо барьж бүтээн байгуулах гэсэн ийм шийдлүүдийг авч хэрэгжүүлдэг юм байна. Тэгэхээр ийм хэмжээний тоглолтууд бас стадион зохион байгуулалтгүй, арена зохион байгуулалтгүй гэдгээс шалтгаалаад орлогын хувьд харилцан адилгүй байдаг. Тухайлбал стадионд зохион байгуулагчдад 4-8 сая америк доллар болдог бол арена зохион байгуулалтад 1.5-аас 3 сая америк доллар болдог юм байна. Гэхдээ Blackpink болон BTS зэрэг томоохон дэлхийн хэмжээний хамтлагуудын хувьд бол 10 сая доллар давдаг гэсэн бас ийм тооцоолол байдаг юм билээ. За үргэлжлүүлээд Blackpink хамтлагийн Deadline тоглолтын бас онцлог мэдээллүүдийг хүргэхэд энэхүү тоглолт маань 2025 оны 7 дугаар сараас эхэлсэн байгаа. Бүгд найрамд Солонгос улсаас буюу тэдний яг төрлөх одоо нутгаас эхэлсэн байгаа. Тэгэхээр яг өнөөдөр буюу 2026 оны 1-р сарын 26-ны 7 цагт энэхүү Deadline World Tour-ийн хамгийн сүүлийн тоглолт буюу хаалтын тоглолт зохион байгуулагдаж байгаараа онцлогтой. Ингээд аваад үзэхээр нийт дэлхийн 3 төв 16 гаруй хотод 30 гаруй тоглолтыг Blackpink хамтлагийнхаа өнгөрсөн хугацаанд хийсэн байна. За дэлхийн хэмжээний World Tour-тай холбоотой дараагийн нэг онцлог мэдээ бол BTS хамтлагтай холбоотой. Тэд 2026 онд бүгдээрээ яг бүх гишүүд цэргийн албан амжилттай хааж дууснаар 2026 онд карьерийн хамгийн том 90 эрэлт болон World Tour-ыг зохион байгуулахаар бэлтгэж байна. За энэхүү тоглолтын нэр нь Arirang гэдэг нэртэй байх юм байна. 2026 оны 3 дугаар сарын 20-нд Arirang нэртэй 5 дахь бие даасан бүрэн хэмжээний цомгоо гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд аялын тоглолт нь одоо энэхүү цомгийн одоо промоушныг дэмжих үйл ажиллагаа болж одоо хэрэгжих юм байна. Тэгэхээр 2026 оны 4-р сард бүгд найрамдах Солонгос улсаас эхэлж дэлхийн 34 бус нутагт нийт 79 тоглолт хийхээр төлөв хөтлөгдсөн байгаа юм байна. За мэдээж тоглолтын хувьд бол зарим нэгэн одоо онцгой шийдлүүдийг санал болгож байгаа. Тэгэхээр илүү дэлгэрэнгүй мэдээллийг бид бүхэн дараагийн ажлын эхэн төлбөрийн шинэхэн дугааруудаар та бүхэнд хүргэх болно. Зөвштэй ажлын эхэн төлбөр өнөөдрийн мэдээний гадаад мэдээний хэсгээр үргэлжлүүлж байна. Тэгэхээр
одоо ярих байгаа мэдээлэл бол мэдээж OpenAI одоо компанитай холбоотой. За тодорхойлбол OpenAI компани эрдэмтэн судлаачдад зориулсан Prism хэмээх үн төлбөргүй шинэ одоо платформод танилцуулсан. За энэхүү хэрэгсэл нь судалгааны өгүүлэл бичих, за бусдтай хамтрах, их сурвалж удирдах зэрэг салангат үйлдэлүүдийг буюу одоо тэрхүү үйлдэлүүдийг нэг дор нэгтгэсэн юм ажлын орчин болж байгаагаар онцлогтой байна. За хамгийн гол боломжууд давуу талууд нь юу гэвэл мэдээж хамгийн сүүлийн үеийн шинжилгээ ухааны логик болон за математик тооцоололтоо илүү гүнзгийрүүлсэн GPT-5 10.2 загварыг шууд ашиглана. За мөн шинжилгээ ухааны бичвэрийн стандарт болох LaTeX системийг дэмждэг. За мөн төвөгтэй томьёо тэмдэглэлийг AI үндэслэмжтэй хэлбэрхэн үүсгэж засварлах боломжтой байна. За мөн чатбот шиг зөвхөн асуултад хариулах бус за таны бичиж байгаа нийтлэл за зураг хүснэгт их сурвалжийг бүхэлд нь одоо ойлгож ажиллана. Жишээ нь за миний дүгнэлт энэхүү 3 дугаар зураг дээр хөвөлтөд нийцж гинүү гэж асуух одоо боломжтой гэсэн үг. За мөн гараар зурсан эсхийн томьёоны зургийг бол Prism-д оруулснаар таныг одоо шууд тэдгээрийг тоон өгдөл эсвэл за LaTeX код болгон хөрвүүлэх юм байна. За яагаад чухал вэ гэвэл мэдээж өнөө хүртэл эрдэмтэд судлаачид бол өгүүлэл бичихтэй текст загварлагч за засварлагч за PDF уншигч за ажлын менежер за чатбот зэрэг олон тустай програм ашигладаг байсан. Тэгэхээр одоо энэ ажлын явцыг илүү хурцгаж за техникийн талаас нь илүү одоо хурдтай ажиллах боломжийг олгож байгаагаар онцлогтой. За OpenAI онцолж байгаа бол 2025 онд AI програм хангамжийн хөгжүүлэлтийг өөрчилсөн бол 2026 он шинжилгээ ухааны судалгааны одоо эргэлтийн жил байх болно гэж бол өөрсдөө онцолсон байгаа. Тэгэхээр дараагийн мэдээлэл мөн OpenAI компанитай холбоотой. Тэгэхээр энийг бас товчхон үргэе. За OpenAI компани нийтдээ 50 тэрбум долларын хөрөнгө оруулалт татахаар бол яригдж байгаа. За энэ хөрөнгө оруулалтанд Amazon компани бас нэлээдгүй өндөр байр суурьтай оролцож магадгүй гэдгийг CNBC агентлаг баталгаажуулсан байна. За яг одоогийн байдлаар бас OpenAI компани гүйцэтгэх захирал Sam Altman болон Amazon-ы гүйцэтгэх захирал Andy Jassy нар энэ хилэлцээрийг бол батлах тал дээр шууд яриа хэлэлцээр хийж байгаа гэдэг мэдээллийг бол зарим их сурвалжууд бол өгсөн байна. Гэхдээ баталгаажаагүй одоо мэдээлэл байгаад байгаа учраас их сурвалжууд бол мэдээлэл өөрсдөө нэрээр нууцлсан байгаа. За эдгээрээс гаднаас хөрөнгө оруулалтын баримт бичгүүд ер нь хаашаагач хөрвөх боломжтой учраас яг энэ мэдээлэл хэрхэн цаашаага өрнөх вэ гэдэг нь нэлээдгүй сонирхолтой байна. За яагаад вэ гэвэл хэмэл оюуны салбарын OpenAI компани хамгийн гол өрсөлдөгч нарын нэг болох Anthropic-ийн гол хөрөнгө оруулагч нь Amazon компани байгаа. 2023 оноос хойш тасралтгүй хөрөнгө оруулсаар байгаа. Тэгэхээр өрсөлдөгчийнхөө өрсөлдөгчд нас дахиад хөрөнгө оруулна гэдэг нь бол нэлээдгүй сонирхолтой. За энэ 50 тэрбум долларын хөрөнгө оруулалтын дээр бас Сауди Арабийн хөрөнгө оруулалтын сангууд бас яригдж байгаа. За хамгийн сүүлийн мэдээлэл шинэ Tether энэ 7 хоногт гарсан байгаа тийм яагаад шинэ Tether гарах вэ? Тэгэхээр 2025 оны 7 дугаар сарын 18-нд Америк нэгдсэн улс Genius Act гэдэг одоо том хууль тогтоомж гарсан. За энэ нь бол яг крипто салбартай холбоотойгоор гарсан одоо хамгийн одоо том акц гэж ойлгож болно. Тэгэхээр үүнд тааруулсан Tether компаниас гаргаж байгаа шинэ stable coin гэж ойлгож болно. Тэгэхээр бидний хэрэгэлдэг үндсэндээ Tether бол яг ритейлерүүдэд зориулсан буюу жижиглэнгийн одоо хөрөнгө оруулагчдад зориулсан байдаг. За тэгвэл Genius Act-д ямар заалт байдгийг гэхээр банкуд болон хөрөнгө оруулалтын сангууд өөрсдийн одоо яг бидний хэрэгэлдэг Tether-ээр арилжаа наймаа хийж болохгүй гэдэг ийм заалт үүдэг. Тэгэхээр энэний дагуу шин Tether гаргаж байгаа нь бол банкуд болон хөрөнгө оруулалтын сангууд үүнийг ашиглах боломжтой Tether гарч ийн гэсэн. Тэгэхээр яг л адилхан Tether гэхдээ USAT гэдэг одоо ticker symbol-тай гарсан. Тэгэхээр энэхүү одоо шин Tether-ийг гаргаж байгаа нөхцөл нь бол цаашдаа Америк нэгдсэн улс өөрсдийнхөө бараа бүтээгдэхүүнийг зарах үндсэн гол эхлэл явуулж байгаа. За магадгүй бүр санхүүгийн системийн маш том шат нэгээр ахичих боломжтой. Тэгэхээр энэ талаарх мэдээллийг бас дараагийн нэвтрүүлгүүдэд илүү дэлгэрэнгүй тайлбарлая гэж бодож байна. Энэ бол Америк нэгдсэн улсын Treasury bond-той холбоотой маш том асуудал болсон гэж ойлгож байна. Маш том шинэ бүтээгдэхүүн зах зээл дээр крипто салбарт танилцуулагдлаа. Тэгэхээр үзэгчтэй Тэнгэр телевизийн ажлынхын хөтөлбөрийн баасан гарагийн дугаар өгөр өндөрлөж байна. За хөрөнгийн зах зээл нэгдэхээс өмнө маш олон мэдээллүүд биднийг угтаж байна. За эдгээрээс энэ хөтөлбөр дээр танилцуулсан мэдээлэлээс гадна за мөн санхүүгийн тайлангаа танилцуулаагүй байгаа Nvidia гэх мэтчлэн бас хэд хэдэн томоохон технологийн компаниуд биднийг хүлээж байгаа бол за Америк нэгдсэн улсын холбооны нөөцийн сангийн тэргүүн Jerome Powell-ыг хэн орлох вэ гэдэг асуудал ер нь энэ 7 хоног шийдэгдэж эх 7 хоногийн дугаарт бол тодорхой болсон байх болно. Тэгэхээр энэ талаар бид нар илүү дэлгэрэнгүй ярилцах болно. Энэ удаагийн хөтөлбөртөө байсан та бүхэнд баярлалаа.